Жин хэмээх чинэлэг бизнесмен өөрийн гэсэн хэд хэдэн бизнестэй ба гол бизнес нь рестораны бизнес. Жин хоолны урлагт дуртай. Тиймээс ресторанда зарагддаг хоолнд онцгой анхаардаг. Тэрээр алдартай тоогч нарын хийсэн хоолыг л амталж төгс болгохын тулд ихэнх цагаа зарцуулна. Олон жилийн туршлагаараа тэрээр ямар төрлийн хоол хийж байгааг нь үнэрлэх төдийдөл хэлж чаддаг өвөрмөц завь ястай болжээ. Нэг өдөр тэр худалдаж авахаараа төлөвлөж байгаа 5 оттой зочид буудалд очив. Түүнд зоог барих эхний хоол бол ахлах тоогчийн алдартай хоол болох үхрийн махны Wellington. Жин хоолыг амталж үзээд хоолнд хэрэгэлсэн мөөгний төрөл нь нэг л биш байна гэж хэлээд нулимдаг. Үүний нэг адил олон төрлийн тоогчийн онцгой хоолоор үйлчилсэн ч хоол бүр нь түүний сэтгэлд хүрэхгүй ямар нэгэн байдлаар сул талтай байлаа. Эцэст нь тоогчийн хийж чаддаг бүхэл хоол нь дуусч арга мухардана. Ажилтнууд ч бас жин шиг шаардлага өндөртэй хүнд хэрхэн өндөр сэтгэл төрүүлэх арга олдоггүй. Энэ үед Шенгнан хэмээх залуу тоогооч хэдийгээр дадлагжагч боловч дэлхийн хоолны урлагийн талаарх мэдлэг нь маш сайн бөгөөд авиас чадварынхаа ачаар удахгүй албан тушаал ахихуулна. Жинийг явхад ердөө 20 минут үлдсэн ч Шенгнан түүний сэтгэлд нийцэх хоолыг хийхийг оролдоно. Ажилтнуудын хинэн ч түүнийг хийж чадна гэж бодохгүй байгаа ч 20 минутын дараа Жинийн ширээн дээр шинэ хоол авчирлаа. Гэтэл хоолны үнэрийг авмагцаа. Жинийн нүд нь шуудхан л сэргэнэ. Тэрээр үүнийг спагетти алла стрига хэмээх тусгай ромын хоол гэж мэддэг. Тэгээд Жин тоогооч нэмэгтэй хүн гэдгийг ч хэлнэ. Учир нь уг хоол нь ром гаралтай эмэгтэйчүүдэд л өвлөгддөг байна. Халуун ногоог маш боломжтой тааруулж хийх ёстой. Учир нь энэ нь уламжлалт хоол болохоор хоолнд ямар ч хүн өөрийн дураараа нэмэлт амтлагч хийж болохгүй. Шенгнан Жиний талархлыг хүлээх хоолыг яг тааруулж хийж чаджээ. Тэр яг л амтад шарсан KFC дахиаг амтлахтай адилхан мэдрэмжийг авна. Гиснээс KFC амтад шарсан дахиагаа идэхийг хүсвэл онлайнаар захиалаад хүргүүлээд авах боломжтой. Амтад шарсан KFC дахиагаа онлайнаар захиалахыг хүсвэл www.kfcmongolia.com. Жин хоолыг нь амтрахын идэж бүр тавгаач хоослоно. Эцэст нь түүний хоолыг амтлахын тулд зочид буудалд хэд хоног байхаар шийдэв. Менежер Шенгнанд Жинийн сэтгэлдлийг хэлснээр түүнийг хоолны талаар асар их мэдлэгтэй гэдгийг ойлгуулна. Шенгнан үүнийг хувьдаа сорилт гэж хүлээн авч өөрийн хийх хоолоороо сэтгэлийг нь хөдөлгөнө гэж боддог. Мөн тэрээр одоо рестораны ерөнхий менежертэй болцож байгаа юм. Менежер албан тушаалаараа далиндуулан бүсгүйг завгүй байсан ч хоол хийлгүүлж иддэг байж. Нэг орой түүний өөрт нь зориулж хийсэн бүхэл хоолноос нь таашаал авч идснийхээ дараа менежер Шенгнанд өөрт нь таалагдгааргүй туранхай тул салах хүсэлтэй байгаагаа илэрхийлв. Шенгнан зүрх нь шархалсан ч хоёрын хооронд эсэргүүцэж хэрэлдээд нэмэргүй гэдгийг мэдэж байлаа. Тэр өдрийн орой Жин гараад явж байтал Шенгнан түүний машины хамар дээр суугаад зурж байхыг харав. Жин түүний царайг хизээч хараагүй тул Шенгнаныг хоолыг нь хийсэн тоогооч гэж таньдаггүй. Үүндээ Шенгнан энэ машиныг саяхан салсан найз залуугийнх нь гэж бодоод түүнд сургамж өгөхийн тулд хамрыг нь зурж байгаа нь энэ юм. Жин түүнд машины зогсоолын давхрыг нь заагаад өөрийнх нь машин гэж хэлэхэд Шенгнан давхар андуурч буруу машиныхаа хамар дээр зурснаа ойлгодог. Шенгнан шуутхан л уучлалт гуйж шинэ юмшиг буцаагаад засуулж өгнө гэж амлалаа. Шөнийн цагаар Шенгнан согтоод дээвэр дээр гарав. Яг тэр үед Жин өрөөндөө гомон хийж байлаа. 5 минут чанаад болгочихоор гомон хүртэл орцсон цаг хугацааг нарийн хэмжих шаардлагатай гэж боддог тул хийхэд хэцүү хоол гэж тэр тооцдог. Түүнийг хоолоо идэх гэж байтал хэн нэгэн дагтан дээр нь унав. Согтуу Шенгнан дээвэр дээрээс унсан байж таарлаа. Шенгнан тэдний гэрээс гарахаас татгалцоход аргаа барсан Жин түүнийг чемдаанд хийгээд лифтэнд оруулав. Гэтэл түүний хоёр ажилтан чемдаанд байгаа Шенгнаныг өгсөн гэж бодоод байдгаараа орилно. Улмаар Жин бусад гэмт хэрэгтнүүдийн хамт хоригдлоо. Харин Шенгнан цагдаад юу болсныг тайлбарлана. Хэсэг хугацааны дараа Жинийн туслах нь ирж түүнийг батлан даалтад гаргав. Жин Шенгнантай дахин хизээч уулзахгүй гэж найдаж байгаагаа хэлдэгч маргааш нь тэдний зам дахин огтлолцлоо. Шенгнан хүүхдүүдэд тусалж байгаад санамсаргүй зөгийн үүрэнд хүрдэг. Улмаар зөгийнүүд Жин рүү дайрч нүүр нь хавддаг. Шенгнантай таарах бүртээ асуудалд орохоос залхсан Жин түүнийг өөрлөө нь ойртоход дохио дуугардаг цаг зүүлгэнэ. Тэгээд Шенгнан дохиог сонсмогцоо зүгтаана гэж амлав.
Дараагийн өдрөөс эхлэн Жин тогоочийн авиасыг шалгахын тулд хэд хэдэн хоол захиална. Шигнан түүнийг хоол болгоноороо гайхшруулдагч Жин өөрөөсөө хол байлгахыг хүсдэг бүсгүй нь энэ хоолыг хийгээд байгааг мэдэхгүй хэвээр. Цаг хугацаа өнгөрөхөд Жин цэсэнд ч байхгүй хоол захиалж эхэлдэг. Улмар Шигнан шөнө орой болтол ажиллаж маш их ядарсан ч Жинд ямар ч ядарсан шинж алга. Тиймээс Шигнан дараагийн хоолндоо таагүй амт оруулж ядарч байгаагаа илэрхийлнэ. Харин Жин санааг нь ойлгоод шөнийн хоолоо захиалахаа больдог. Тэгэд бас түүнийг зүгтах замыг сонгоогүй сайн тогооч байна гэж захидал илгээлээ. Маргааш нь Жин ярилцлаганд орох ёстой боллоо. Сэтгүүлч түүнээс чамдааны дуулааны талаар асуулт асууж түүнийг эвгүй байдалд оруулав. Энэ үед Шигнан шаардлага өндөртэй үйлчлүүлэгч нь өөрийг нь хол байлгахыг хүсдэг залуу нь болохыг олж мэднэ. Тиймээс цаг нь дуугархаас айж зүгтаах гэж оролдохдоо усан сан руу унлаа. Дараагийн хоолндоо Жин Шигнаны бүтээлч байдлыг харахыг хүсэв. Тэр хоолны нэрний оронд түүнийг чөлөөтэй хийж болох 3 сэдв илгээдэг бөгөөд Шигнан хүсснээр чөлөөтэй илэрхийлж болно. Сэдв нь цаг хугацаа, газар, мөч. Эхний сэдвийн хувьд Шигнан маш халуун ногоотой далайн хоол хийдэг нь зуны цагийг илтгэнэ. Жин халуун ногоотой хоол идэхэд хэцүү байгаа ч энэ цаг хугацаа гэсэн сэдвийг амжилттай болгосонд нь баяртай байдаг. Хоёр дахь нь газар буюу энэ хоолноос Жин розмарин үнэртэж байгаа нь түүнд далайн эрэг дээрх гэрэлт цамхгийг санагдуулдаг. Энэ бол Шанхай хотын дүрслэл гэдгийг тэр ойлгоно. Дараа нь сүүлчийн хоолнд Японы цайны ёслолтой хослуулан матчаар амталсан гахай мах хийжээ. Тэр Шигнаны авиасыг нь биширч харин Шигнан өөрийнхөө хийсэн хоолнуудаараа юу дүрслэхийг оролцсныг нь маш сайн ойлгож мэдсэнийг нь гайхдаг. Амттны хувьд тэрээр өөрөө зохиосон амттан өгөхийг хүсдэг. Энэ нь ихэвчлэн Америк нэгдсэн улс, Канада, Их Британд байдаг орцон найрлагаар хийсэн жихэрлэг бялуу юм. Эдгээр нь Жиний хэдэн жилийн турш амьдарч байсан улс орнууд байж таарлаа. Үүний зэрэгцээ түүнийг гайхшруулж буй амталсан зүйл нь газар дор ургадаг мөг. Тиймээс Жин зөөгчөөс тогоочийг дуутахыг хүсч утгыг нь тайлбарлуулахыг хүслээ. Таарлтаад Жин түүнээс хоолны үнэрийг нь үнэртэж түүнийг өөрт нь хоол хийж байсан тогооч гэдгийг олж мэдлээ. Маргааш нь Жин Шигнаны ажил дээр нь очиж ойртбол дугардаг төхөөрөмж унтраагаад рестораны гал тогоонд хоол хийж байхад нь очиж уулздаг. Шигнан өөрийгөө түүний хоолнуудыг хийсэн тогооч гэдгээ хүлээн зөвшөөрөөд бас газар дор ургадаг мөөгн түүний бардам зангийн бэлэгдэл байсан гэдгийг тайлбарлав. Улмар Жин энэ бэлэгдлийн тухайд өөрийг нь өөрөөсөө илүү ойлгосон гэж түүнийг магтлаа. Дараа нь Жинийг өрөөндөө сууж байх үед түүний аав ноён луу залгав. Тэрээр маш их ажил хэрэгч завгүй тул Жинд эцэгших нь байж чаддаггүй нэгэн. Луу Жинийг ганцхан ресторанд хэтэрхий их цаг зарцуулж байгаа тул хуучин ажилдаа эргэж орохыг хүсдэг. Маргааш өглөө Жин өрөөний үйлчилгэрүүгээ залгаж өдрийн эхний хоолоо захиална. Гэсэн хэдий ч түүнд Шигнан өвчний улмаас чөлөө авсан гэж хэлдэг. Жин өөр хэн нэгний хийсэн хоолыг идэхийг хүсэхгүй байгаа тул тэрээр түүний байр руу яв. Тэр хүссэн хоолоо хийлгэхийн тулд түүнд шаардлагатай бүхэл орцыг нь авчирсан байлаа. Хэдийгээр түүний гэр нь эмх замбраагүй байгаа ч Жин Шигнаныг хоол хийж байх зуур ширээ заасан. Шигнан түүний хачирхалтай байдалд нь дургу байгаа ч түүнтэй хамт хооллохоор суудаг. Гэтэл Жин ганцаараа идэхийг илэд үздэг гэж хэлснээр Шигнан гал тогооны өрөөнд ганцаараа хооллохоор болов. Шигнан түүнийг хэтэрхий бардам гэж уурлангуй ганцаараа хооллоо. Хэсэг хугацааны дараа тэр өрөөнөөсөө зухиж Жин буудан дээр нь унтаж байхыг харлаа. Жин өөр газар төдийлөн сайн унтаж чаддаггүй ч яагаад ч юм түүний буудан маш тухтай санагджээ. Жин хэдэн цагийн дараас ирэхэд Шигнан ч мөн унтаж байлаа. Маргааш нь тэр дахин ирж түүнд өөр хоол хийж өгөхийг гуйна. Хоол идснийхээ дараа тэр дахиад л унтчихдаг. 3 дахь өдөр тэрээр илүү тогтохтой унтахын тулд даавуу тайгаа ирдэг. Өдөр өнгөрөх тусмаа тэрээр унтлахын хувцас болон эд зүйлсээ авчирсаар. Энэ бүх хугацаанд Шигнан Жиний хурхирснаас нь болоод бараг л унтаж чаддгүй ба үүнээс болоод ажиллаа хийхэд ч хэцүү болссоор байв. Нэг өрөө Жин Шигнанд өөртөө хамт хооллохыг зөвшөөрч тэд хамтдаа оройн хоол идцгээлээ. Мөн тэд анх удаа нохоо загас иддэг бөгөөд энэ нь хүмүүсийг мансууруулдаг үйлчилгээтэй гэдгийг тэдний хэн нь мэдээгүй байж. Удалгүй тэр хоёр нохоо загасны нөлөөгөөр бороо орж байна гэж хий дөсөөлдөг. Тэд гэртээ байгаа хэрнээ шүхэр доор байж ямар ч утгагүй зүйлийн талаар ярилцсан.
Хэсэг хугацааны дараа тэд цаг агаар зүгээр байсан ч бороо орж байна гэж төсөөлөн гадуур зугааллаа. Дараа нь тэд автобусанд суугаад явж байтал Жинийн мансуурал арилв. Тэр хүмүүс өөрсдийг нь хачин харж байгааг мэдээд Шингнанаас шүхрээ тавихыг хүснэ. Гэвч тэр түүнийг сонсоогүй бөгөөд мансурсан хിവэрэл байлаа. Оройжин түүнийг гэртээ авчирч амраадаг. Энэ явдлаас хойш 2 өдөр өнгөрч Шингнан хамгийн сүүлд хамт хоол идснээс хойш Жинийг харсангүй. Мөн Жин зочид буудлаас гарсан нь түүний санааг зовооно. Дараа нь түүнийг шалгахаар шийдэн гэрт нь ирлээ. Улмаар Жин 7 жил ажилласан хувийн тоогоочийнхоо хийсэн хоолыг идэж байгаа нь түүнийг гайхшруулжээ. Тэгээд эмэгтэйчүүд бие биенээ шууд л өрсөлдөгч гэж харж Жинд ямар чухал хүн болохоо батлахыг хичээдэг. Эцэст нь хилгэнсэн Шингнан уурандаа яв. Маргааш нь нөгөө тоогооч ажил дээр нь Шингнантай уулзахаар ирж түүнийг Жинд туслах тоогоочор ажиллахыг гуйна. Гэсэн Шингнан татгалзаж түүнийг явахыг хүслээ. Шөнө Жин уучлалт гуйхаар Шингнаны байранд нь ирсэн ч эцсийн мөчөд орлоггүй явдаг. Тэрээр амьдралдаа Шингнанаас өөр хэнтэй ч ойр дотн байж үзээгүй тул түүнийг алдахаас айдаг. Гэвч тэр энэ бол хайр гэдгийг ойлгохгүй явна. Дараа нь тэр маргаашнаас нь ресторанд очиж галтгооны бүх ажилчдыг халдаг. Учир нь тэр зочид буудлыг худалдаж авахаар шийдсэн боловч энэ нь тэдний стандарт менежментэд нийцэхгүй байгаа тул компани үүнийг өөр зүйлд ашиглахаар шийднэ. Тэгээд Жин Шингнантай ярихыг оролдсон ч тэр түүний хэлэх үгийг сонсохыг хүссэнгүй. Орон хоолны үеэр Жин тоогоочоосоо өөртөө хамт зоог барихыг хүсв. 7 жилийн хугацаанд Жин түүнийг хамтдаа зоог барья гэж ганц чилж байгаагүй болохоор маш ихээр гайхдаг. Тиймээс тэр байнга хийдэг шиг зөвхөн нэг л хүний хоол хийснээ хэлнэ. Түүнийг явсны дараа Жин бүсгүйгээс хувийн тоогоочоос илүү байж чадахгүй гэсэн зурвас хүлээн авдаг. Жин хэдхэн цагийн дараа онгоцон цуух ёстой байлаа. Тэр явхаас өмнө Шингнантай уулзахыг хүссэн ч уулзсангүй. Дараа нь тэр аавтайгаа уулзахад Жинийг өөрийн хувийн мэдрэмжээ бизнестэйгээ холсонд нь аав нь сэтгэл дундуур байгаагаа илэрхийлнэ. Дараа нь тэд хамтдаа өглөөний цай ууж байхдаа Жин ноён луугаас хэн нэгэнд дурлаж байсан эсхийг асуув. Аав нь бизнесийг нь огтоо дэмжидэггүй хүнийг өөгшүүлдэггүй гэж хариулна. Энэ мөчөд Жин аавтайгаа адилхан болохыг хүсэхгүй байгаагаа мэдэрдэг. Тэрээр Шингнантай дахин уулзахаар Шанхай руу дараагийн нислэгээр нислэг хийлээ. Энэ хооронд Шингнан ойртгол юм бол дуурдаг цагийг нь зарах гэж байв. Энэ үед цаг нь гинэт дуурах нь Жин ойрхон байгааг илтгэнэ. Шингнан түүнийг замын нөгөө талд байхыг хараад хурдхан шиг такси барьлаа. Тэр түүнтэй уулзаж ярилцахыг хүссэнгүй. Харин Жин бууж өгөхийг хүссэнгүй. Тэр таксиных нь араас явсаар хөл хөдөлгөөн ихтэй зах дээр ирлээ. Тэгээд Жин цагны дохойг хайж явсаар нохооныхоо хүзүүчэнд зүүчгсэн байхыг нь олов. Дараа нь нохойг дагаж явснаар Шингнан дээр ирэхэд тэр өөрийнхөө байгаа өрөөг дотроос нь цойжилсан байлаа. Шингнан түүнтэй ярилцахаас татгалздагч Жин түүнийг амьдралд нь байсан цорын ганц дотны хүн гэж хэлэх үед гайхшрав. Жин хайртай гэдгээ хүлээн зөвшөөрч гарч ирэхийг гуйлаа. Үүнийг нь далимдуулаад Шингнан өөрийг нь дэлхийн хамгийн дур булаан бүсгүй гэж хэл хэмээн шаарддаг. Ингээд хэсэг ярилцсны дараа тэд Шингнаны байр руу очиход Жин түүнийг эсрэг талынх нь хөршинх рүү оруулж тагтан дээр нь авчираад эндээс нар шингэх нь хамгийн сайхан харагддаг гэж хэлнэ. Эцэст нь тэд гараа атгалцсан нар шингэхийг харж байгаагаар кино төгсдөг.